Монгол төрийн бодлого малчтаа дэмжийе, төвлөрлийг сааруулъя. Малчин түмэн маань залуу халаа байхгүй боллоо. Малчид цөөрлөө гэдэг ийм асуудлууд яриад байдаг. Гэтэл нөгөө талдаа малчтайгаа орлоготой байлгах бодлогыг төр ерөөсөө ярьдаггүй. Орлоготой байх юм бол малчин түмэн чинь угаасаа өөрөөсөө малч удамтай хүмүүс хинч очиод маллаад амьдрах ийм ёс уламжлалаа сурчсан ийм хүмүүс. Өнөөдөр тэнд амьдрах боломж орлогын хэмжээнд бага учраас өнөөдөр төвлөрсөн газар руу энэ малчид чинь нүгэд нь шүү дээ. Тэг өнөөдрийн малчтын яг авж байгаа гол орлого нь юу юм? Ноолрын орлого, махны орлого. Арьс шир нь үнгүү хаягдчихсан. Төрийн буруу бодлогоос болоод өнөөдөр арьс шир гудамжинд, гуу жалганд хаягдл болгоод хэвдэж байгаа. Өнөөдөр яг тойргийн малчтаас над руу ирж шít. Яг арьс ширийн энэ алдаа дахиад ноол уран дээр явах гэдэг шиг байна. Та энэ дээр анхаарч өгөөч гэд над руу ирж байна. Малчтын ганц авж байгаа хоёр гол орлогын малынхын асуудал нь ингээд улсаас стратегийн хүнс гэдэг юмд оруулаад төрийн зохицуулалттай ковот мовот гэдэг ингээд хайчихсан. Саяхан хүртэл экспортыг түр хугацаанд бас нэг хязгаарлаад авах шиг боллоо. Дээрээс нь одоо ингээд ноолрын асуудал байна. Бид нар угааж самнаад гаргаад 250 сая доллар үлднэ. Энэ ашигтай бизнес болно л гэж яриад байна. Тэгсэн мөртлөө банкуд нь зээл өгдөггүй, төсвөөс мөнгө гаргаж өгөөч гэдэг зүйлийг салбарын сайд нь яриа сууж байна. Үнэхээр ашигтай тийм бизнес 250 сая долларын нэм ашигтай бизнес юм бол яагаад арилжааны банкын дээр зээл гаргаж мөнгө гаргаж болохгүй байгаа юм. Тэгээд танаас би тодорхой асуумаар байна одоо. Өнгөрсөн жил килограмм ноолор 170-аас 185 мянгаар авчихсан. Тэр үед өнөөдөр Баруун аймаг 130-аас 140 мянга. Доошоогоо ч орж исэн. 120 мянга руу ч орж исэн. Одоо төвийн бүс зарагч байгаа авж байгаа энэ 150 мянгаар авж байгаа ноолор чинь баруун бүс дээр очиход 100 мянга болчих гээд байна. Малчтын орлого буурах гээд байна. Сая өдрөд гишүүнийг хилдэг малч чинь хоёр зээлтэй байна шүү дээ. Хойшлуулсан зээл байна. Шин хоршоо хөтөлбөрийн зээл байна. Энэ хоёр зээлийг яаж төлөх юм бэ гэдэг ийм асуудлууд байгаад байгаа маа. Тийм учраас та тодорхой хэлж өгмөр байна. Баруун бүс нутагт ноолрыг хэдэн төгрөгийн ханштай авах юм бэ? Энэ жил. Өнөөдөр та сая зүүн бүсээс 600 тонн ноолор авлаа гэж байна. Статистикийн мэдээгээр чинь зүүн бүсийн бэлтгэдэг ноолорын 50% хүрэхгүй. Баруун бүс ноолор бэлтгэдэг. Би яаж мэдэх юм? Би хэлж штэ. Дэлхийн зах зээлээ хар. Ноолорын үн 94-өөс 97 доллараар самсан ноолор тогтож байна. Үн, ханш, чанар, ширхэг, ноолорын бусад холц олон зүйл үйлдвэрийн үнийг тогтоон штэ. Тэрийг сайн тогтоогоо тэд байдгийг хэлэх болцоо байхгүй штэ. Зах зээлийн хандлага боломжийн байна. Чамдгаар шангат. За зах зээлийн зарчмаар бол нэг хааж боогоод үйлдвэрлэл хөгжих тийм бол байхгүй. Та нар хааж боогоод тэр арьс ширнийхээ үйлдвэрлэлүүдийг хар. Хааж боогоод ямар үйлдвэрлэл хөгжих юм бэ? Одоо өнөөдөр түүхийн ноолороо зархаа болоод бүгдээрингийн нугаана гээд нэг жил тисэрэ гээд ингээд малчтыг өр зээлийн хүнд байх өнгөрсөн жилийн зудныхаа хүнд байдлаас гарах яг ийм үе дээр нь дахиад нэг жил тисэрэ гээд ингээд бага үнэтэй ноолорыг авах юм бодлого явна гэдэг юмыг та хэлээ сууж байна. Эн чинь бол болохгүй байна. Та өөрөө намайг эзэн засагчээ сая ярьж байна. Өнөөдөр Америк хятад хоёрын хоорондын тариф энэ ноолорт падлиг үү? Америк өнөөдөр хятадаас зөвхөн ноолор авдаг юм биш. Хятадууд хаашаа ноолороо зардаг юм? Та тэрийг судлаа л да. Одоо юу гэж хариулмаар юм бэ? Үйлдвэрүүд ноолор авч जैन. Бид байгаа нөөцийн хэмжээд их усрын бэлдэж өглөө. Бусад их усрээд ажиллаад ноолорууд аавна. Монгол улс зөвхөн самсан ноолор гаргана. Буюу нэмэн үртгэхэ дотооддоо үлдээн. Ажлын байраа бий болгоно, үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Эцсийн бүтээгдэхүүн үнэтэй болно. Үүнээс олох орлого Монгол улсад нэмэхээр тусна. Ийм л бодлого шүү дээ. Үгүй наадхаа бойл одоо хямдхан аваач ченжүүд өгөр гарах гэж байвал их хурлын бодлого шүү дээ. Эцээш бид бодлогыг хэрэгжүүлж байгаа шүү дээ. Яаралтай үйлдвэрийн төвшнгөө сайжруулаа, босруулалтаа сайжруул, цагаан алт хөтөлбөргээд их хурл батлаад өгсөн. Тэр хэмжээнд би ажиллаж штэ. Тийм бол тэр манай төсвийг хасчих хооронд тэр үлдээхгүй байсан. Тэгсэн бол ийм асуудал байхгүй тун эвтэй.
Та харин зах зээлийн эзэн засгийн талаар ойлголт маш том багтаагүй юм байна. Зах зээлийн эзэн засгийн талаар та жоохон судлаа. Төрөөс бүгдийг авдаг юм тийм юм байдаггүй. Та Шинэ Зеланд тэр бусад Европын орнуудын хөдөөж ахуйн салбарын эзэн засгийн тэр хөгжилтийн судал бүгдийг төрөөс төсвийн мөнгөөр авдаг тийм зүйл байхгүй. Энэ төсөв чинь дийлэхгүй шүү дээ. Асуудал. Иргэд чинь татварынхаа хувийг бууруул гэдэг шүү дээ. Та эсэргээрээ нэмэх юм яриа сууж байгаа. Ийм бодлого байж болохгүй. Цагаат хөтөлбөрийг би дэмжиж байгаа. Цагаат хөтөлбөр дээр юу гэж байгаа вэ гэхээр ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20-40% хүртэл нэмэгдүүлээ гэж байгаа. Тэ. Бүгдийг хааж агаад бүх ноолуурыг угаа гэсэн тийм юм угааж самна гэсэн тийм юм байхгүй. Та бас энэ бодлогоодоо зөв яриарэ. Тэ. Тэгээ эргээд би дахиад асууя. Баруун бүс дээр ноолуур 1 кг ноолуур хэдээр авах вэ? Та тэрийг тодорхой хариулт өгч. Инквесэд тодорхой асуулт асуудаг шүү дээ. Баруун бүс 1 кг ноолуурыг хэдээр авах уу гэж тодорхой хариулт дээ. Бэсэн дарга би яаж мэдэх вэ? Дэлхийн зах зээлийн үн, төлөв байдлаа хар, орц, ноором, бүдүүн, ширхэг, холц олон зүйл нөлөөлнө. Өнөөдөр 1 кг самсан ноолуур 100 орчим доллар дээр Европын зах зээл дээр байна. Ноолуур чинь 100% самнагдсан ноолуур гол арилжааны бүтээгдэхүүн болж байна. Тэрүүнтэй зүүрлээд үзэхэд өнөөдрийн ханш 150-аас 160 мянган төгрөгөөр тогтох нэ. Яг зах зээл би тэгж хэлсэн. Ноолуур эхлэхээс өмнө хэлсэн. Яг тэргээр л одоо худалдаа авалт хийгдэж байна. Харин харьцангуй энэ дэлхийн энэ ойлгомжгүй докторгүй байдал үед ноолуурын энэ текстилийн салбар боломжийн буюу ноолуур боломжийн доктортой байна. Өнгөрсөн жилээс 5% үнийн хэлбэлзэл үүссэн байна.